За манай улсын хурлын хүн эрхийн дэд хороо бас энэ гендертийн байгууллагатай хамтарч ажилладаг. Тэгэхээр ерөн засгаа бүрдүүлэхтэй ш тэр цаашдаа гүс засаглалын тодорхой ажил хариуцах томилгоонууд дээр ч гэсэн энэ гендрийн тэгш мэдрэмжтэй байдлыг бас харгал зүй үзээсэй гэж хүсэж байна. Энэ дээр таны байр суурийг сонирхъя. 6 асуудалд яг одоо бүгдийг хариулж амжихгүй ч гэсэн дараах 6 асуудалд бас одоо энэ дараагийн асуулт хариултан дээр бас өөрийн итгэл үнэмшлээ илэрхийлээсэй гэж хүсэж байгаа. Яг л энэ бол протоколд үлдэх ёстой байхаа. Монгол төрийн сайд ерөнхийдөө тодорхойлж байгаа учраас макро эдийн засгийн доктортой байдлыг хангах, 1. Экспортын орлогыг нэмэгдүүлэх, дөрвөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх, дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэх, салбарын бүтцийн өөрчлөлт гэсэн энэ 6 зүйл богино урт хугацааны бодлогуудаа иргэдэд ойлгомжтойгоор олон улсын түншлэлтэй сайн хөгжүүлж хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг хүсэж байна. Энэ дээр бас товчхон байр суурь хэлээч. За занданчтар дарга хариулт өгье. 1 минутанд багтааж хариулахад нэлээд олон асуулт байгаа учраас би танд амжихгүй бол цаасаар дараа нь тодорхой асуулт хариултыг хөрвүүлэх болно. Гендерийн тэгш байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах, сонгуулийн гендерийн квотыг оруулах асуудлаар алтаа дамжсан доктортой хуулийн яриа хэлцээ гендерийн нэгтгэж байдлаар би 23 оны 6 сард олон улсын хурал зохион байгуулж тэндээс бас улсын хурал зүрэн зөргүүлж энэ гендерийн квотыг нэмэгдүүлэх 2028 онд 40% болох энэ санаа салгаачлуудыг сонгуулийн хуулинд тусгуулах чиглэлээр ажилласан. Манай эмэгтэй гишүүдийн нэг сайн мэдж байгаа. Ийм учраас тэндээс та гендерийн мэдрэмж эмэгтэйчүүдийг дэмжих бодлогын талаар миний хийж хэрэгжүүлсэн ажлуудаас энэ талаар тодорхой харж болох байх гэж бодож байна. За бусад 6 асуултын талаар бол энэ 30 секундэд харуулж амжихгүй учраас би танд 1 минут нэмэгдсэн байгаа. За энэ 6 асуулт бол макро эдийн засгийн доктортой байдал, манай энэ импортын эдийн засаг, нүүрсний экспортын нөхцөл байдлаас шалтгаалаад хүндрэлтэй байгаа талаар зөндөө ярьсан. Тэгээ энэ 6 асуудлаар би дэлгэрэнгүй танд мэдээлэл өгье, ажиллаа авч чаддаг. Энэ бол нэлээд цогц том бодлогын асуудлууд учраас засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хууль оруулж ирэхдээ энэ талаар тодорхой мэдээлэл өгье.